За өглөөний мэнд хүргэе эрхэм үзэгчдээ та бүхэн сайхан амруу Синеглэс дээр сувгаад харуулсан эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Эмэгтэйчүүд та бүхэндээ даваагаас баасан гаргууд хүргэдэг Lady House шууд нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдрийн дугаартаа үзэгч та бүхэн заавал хамт байгаарай. Яагаад ингэж хэлж байна гэхээр бид бас ойрд гоо сайхны сэдвийг бас онцлоогүй юм байлээ. Тийм ч учраас өнөөдөр бид таны гоо сайханд гэсэн сэдвээр ярилцахаар өнөөдрийнхөө зочдыг урьж авчирсан байгаамаа. За зочдын хувьд ч гэсэн дээр та бүхэнд урд өмнө сонсоогоо бас маш сонин содон гоо сайхны хувьд маш дэвшилтэй технологиг өнөөдөр студид маань авчирсан байгаа. Дээрээс нь бас та бүхэнд сонирхолтой туршилтыг хийж үзүүлэх болно. Тэгэхээр бид бас хараад үлгэр жишээ авдаг ямар гоё юм бэ гэж гайхширдаг тэр Холливуудын алдартай одууд яг яагаад тийм залуухан гоё хэвээрээ байгаад байдаг юм болоо гэдэг нууцыг өнөөдөр та бүхэндээ яг одоо дэлгэх гэж байна. Тийм ч учраас өнөөдрийн дугаартаа үзэгч та бүхэн хамтдаа байгаарай. Хэсэгхэн хормын дараа өнөөдрийнхөө зочдтой олццгаая. Усны урсгал мэд гэрэлтсэн торгон мэд торгомсог арьстай болох цаг ирлээ. Үзэгсэлэнтэй чамин тансаг дээд зэрэглэлийн Солонгосын байгалийн цэвэр бүтээгдэхүүн Otti Bread. За үзэгчдээ Lady House нэвтрүүлэг та бүхэнд өнөөдрийнхөө зочдыг танилцуулахад бэлэн болсон байна. Студид манаас маш олон зочид ирсэн байна. Энэ өдрийн мэнд хүргэе. Өглөөний мэнд. Good morning everybody. Good morning. За студид маань ирсэн зочид маань өнөөдөр өөрсдөө үзэгчтэй танилцуулдаг боломжтой байгаа. Тэгэхээр та бүхэн бас өөрсдөө танилцуулах бах ямар хүмүүс ирээ студид маань. За би Ноён Орилж компанийн хүч захирлын лундшалтай дэлгэр автар гэдэг юм. Mr. Colin, would you introduce yourself, please? My name is Colin Chen. Look at me, try this. I'm the regional director of Intraceuticals taking care of Asia and B2B business. Намайг Colin Chan гэдэг. Би мэдээж харахад хятад хүн байна. Би Хонконгоос ирсэн Intraceuticals Австралийн компани Аз номхон далайн зах зээлийг хариуцсан захирал байна. За та өөрийгөө танилцуулнаа. Oh, hi, my name is Patricia Steele and I'm the International Training Manager. Намайг Patricia Steele гэдэг. Би олон улсын сургалтын менежер байна. Intraceuticals гэдэг энэ яг чухам юу юм болоо? Яагаад ийм зүйлийн талаар өнөөдөр ярих гэж байна гэдэг талаараас мэдээлэл өгөх Colin Chan. Та өөрийнхөө компани талаараас танилцуулаач. Ямар компани, ямар үүсэлтэй, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм болоо? Mr. Colin, would you introduce yourself? What this Intraceutical is and what kind of products, what is the company about? Sure. Intraceuticals is an Australian-based company. We introduced to this world market the premium skincare brand, and we are serving professional global customers like those beauty salons, spas, international hotel and resort, and all those famous med spa. We work with a big group of doctors worldwide. Манайх болохоор Австралийн компани байгаа. Тэгээд тэргүүний зэрэг одоо хамгийн дээд зэргийн гоо сайхны бүтээгдэхүүн оруулж үйлчлэгчид танилцуулж байгаа. Тэгээд манайх бол энэхүү бүтээгдэхүүн олон улсын дээд зэрэглэлийн зочид буудал, спа, резорт, амралтын газрууд гэдгээд бүх газруудад энэ бүтээгдэхүүнээ танилцуулж үйлчилдэг байгаа. Таны хувьд бас Patricia Steele Холливуудын оддын гоо сайханчдын багш гэж бас би сонссон. Энэ одоо нэрийг хараад бас их гайхлаа. Тийм Монгол хизээ ирв. Яагаад Монголд ирэх болсон шалтгаанаас та тайлбарлаач. Patricia, they heard that you are a trained Hollywood makeup artist, Yes. trainer, and then it was very interesting. And would you like please talk something about that? And when did you come to Mongolia? Okay, yes, I trained Michelle Peck, who is Madonna's personal facialist. She's the one that does all of Madonna's treatments, and Madonna's personal makeup artist as well, Gina Brooke. Би Мадоннагийн хувийн нүүр засалж гоо засалж Мишель Пек гэж хүнийг сургасан.
гаргасан мөн Мадоннагийн нүүр бодолтыг хийдэг хувийн нүүр бодолтын хүн Gina Brooke гэж хүнийг бас сургасан гинэ. Yeah, they had to be trained with perfection because of course they're doing the top stars in the world, so they really needed to know how to do the treatment to get the perfect result. Мэдээж тэгээ Мадоннагийн нүүрний арчилгаанд бол төгс төгөлдөр юм хийхгүй бол болохгүй. Тэгээд би тэрийг хүмүүсүүдийг сургаж тэр төвшөнд хүргэсэн төгс хийхээр одоо зааж өгсөө. Тэгэхээр магадгүй та бас Мадоннагийн тэр төгс гоо сайхандаа байх нууцыг та мэддэг байх нэ. Одоо дэлхийд даяар л тэр хүнийг харж хайрлж шүтэрч биширдэг хүн шүү дээ. It's mean Madonna is worldwide famous, so you know all her private secrets. No, I'm not allowed to talk. It's all secrets. Энэ талаар бол гэхдээ би ярихгүй. Энэ бол нууц гинэ. Та энэ компанитай яагаад холбогдов? Энэ компанийн онцлог бүтээгдэхүүнүүд нь яг ямар нууцтай байна тийм ээ? Гоо сайхны хувьд бас эргэл гаргасан ийм шинэ бүтээгдэхүүн гарч байгаа гэсэн шүү дээ. Why did you choose Intraceuticals? I heard it's very unique. What is the secret of the product? What is the secret? Why it's so unique? It's different to any other skincare company or product on the market. It's a new science technology based on what we refer to as low molecular weight hyaluronic acid. Lots of big words there, but it basically means that it's on the skin and it works and gives an instant result like no other product. Энэ хүү бүтээгдэхүүн нь бусад бүтээгдэхүүнс үнэхээр өвөрмөс онцлог юм аа. Энэ нь яагаад гэхээр одоо шинжлэх ухааныг хосолсон ийм бүтээгдэхүүн гаргаж ирсэн. Энэ нь гиалуроны хүчил агуулсан тийм бүтээгдэхүүн байгаа. Энэ нь бид нэр одоо ердийн амьдралд бол мэдгүй үг боловч энэ нь арсыг чигшүүлэх одоо гол онцлог нууц нь болж идэм аа. Тэгээд үүнийг төрхснээрээ үр дүн нь шууд гарч ирэх юм аа. Ямар үр дүн гарч ирдэм бол ямар одоо арсны асуудалтай хүмүүс бүтээгдэхүүнийг хэрэглэх юм бол асуух зүйл бас маш их сонирхолтой байгаад байна л да. Өдөр тутамдаа бол бид нар мэдээж тоныг төрхөө ч юм уу сүүн шингээ төрхөд арчлаа явдаг. Энийг хангалттай удаа арсандаа чийг тижэл авчийн гэж бас боддөө шүү дээ эмэгтэйчүүд маань тийм. So this product is very interesting. Would like to see the instant result, of course, but for first, in our faces, when we put moisturizer and cream, do you think we're missing something? Absolutely. All age-related skin issues basically boil down to dehydration, and that's what's not on the market. That's where Intraceuticals has developed the three-step, what we call hyaluronic layering. We need to provide the hydration before we protect with a moisturiser. So moisturising alone is not enough. Ер нь бидний өдөр тутмын заншсан одоо чигшүүлэх тоос гэдэг энэ төрж байгаа юмнууд нь ерөнхийдөө бол дутагдмал хуучмал арга юм аа. Бид энэ гиалуроны хүчил нь болохоор арсын гүн чигшиж гүн нэвтэрч одоо арсын асуудал юуны төрөнд хуурай шилтаас болдог. Тэгээ хуурай шилтийг зогсоох тэр процессыг гэдэг хангаж өгдөг гиалуроны хүчил байгаамаа. What kind of people need to use the product? Everybody. Тэгээд энэ хүү бүтээгдэхүүнийг ямар ч арстай хүн бол хэрэглэхэд тохиромжтой. Ямар ч хүн хэрэглэж болох юм байна шүү дээ. Ямар ч насны хүн ганц эмэгтэй хүн ч биш. Маш их дэвшилтэд технологиор энэ бүтээгдэхүүнийг гаргаж ирсэн гэж би бас ойлгож байна л да. Дэлхийн радиохоос ярих байх ийм мундаг бүтээгдэхүүнийг яаж яваад Монголд оруулаад ирв? Яагаад Монголд оруулж ирэх болов? Энэ талаараас. За тэгэхээр энэ сая та хүн ойлголоо тийм ээ. Intraceuticals гэдэг нь одоо дэлхийн том брэнд болсон ийм гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ийм компани байгаа. Тэгээд бид нар энэ компани одоо холбоо бариад одоо энэ дэлхийн брендийг ягаад Монголын хүмүүс хэрэгж болохгүй гэж утга дээрээс бид нар ноён одоо захирлын энэ гоо сайхан чиглэлийн ураад тэгээд албан ёсны эрхийг аваад Монголд ингээд үйл ажиллагаагаа ажиллаж байгаа. Тэгээд сая сонслоо одоо энэ дэлхийн бүх хотууд энийг хэрэгэлдэг одоо Kim Kardashian, Paris Hilton гэдэг за мөн бас энэ гоо сайхны бүтээгдэхүүнийг эрэгтэйчүүд хэрэглэж болно. Жишээлбэл одоо бидний монголчуудын сайн мэдэх Оросын стратегиуд Филипп Киркоров хөдөл одоо шийдэл байнга энийг чи одоо их өндөр настай хүмүүс л бас л их залуу харагддаг. Тийм их залуу харагддаг. За тэгээд одоо хөлбөмбөгч мөвчин Дэвид Бекхэм гэдэг одоо хүн болгоны таньдаг алдарт тэр хүртэл энийг хэрэгжилж идэх байх жишээ. Тэгэхээр одоо манай монголчууд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд аль аль нь энийг хэрэгжилдэг. Энэ бол өдөөсөө залуужуулах арсны ямар нэгэн юу бол 100% шийдэг маш одоо брэнд ус маш том юм
компани байна. Монгол яг Монгол хэрэглэгчдэрээ туршилт хийж үзсэн үү? Бүтээгдэхүүнийг оруулж ирээд хэр их хугацаа? За энэ бүтээгдэхүүнийг бид оруулж ирээд одоо энэ сургагч багшийг оруулж ирээд энэ бол яг цаанаас компаниас аль биесны эрхийг авахд бол заавал сургалт зохион байгуулах хэрэгтэй. Тэгээд манай Интер Шарм гэх салууны гоо сайхны одоо ажилчид маань сургалтанд одоо хамрагдаад 6 хоногийн хугацаагаар ирсэн. Энэ 6 хоногийн хугацаанд сургалтаа хийгээд тэгээд манай ажилчдад одоо тодорхой хэмжээний сертификат гардуулаад ингээд үйл ажиллагаа явуулах юм. Интер Шарм гэж шинэ танаа бас салон байгаа юм. Тийм, манай өөрсдийн манай компани гоо сайхны салон Интер Шарм гэдэг нэртэй. Тэгээ одоо Marshall Town хотхонд байрладаг. Marshall Town-ы King Tower гэдэг тэр нэгдүгээр давхарт нь байдаг. Дан ганц бүтээгдэхүүнээс зогсохгүй бас аппарат үйлчилгээтэй байх шиг байна. Тийм ээ. Энэ ямар учиртай юм бол энийг бас тайлбарлаж өгөх байх. JSSD. I see there's not only product but also some machine. How do you use it and what is the purpose? Okay, this machine produces therapeutic grade oxygen and we use it to help deliver the serum. Энэхүү аппарат нь болохоор эмчилгээний зориултыг хүчил төрөгчийг үйлдвэрлэдэг, бий болгодог машин гэж хэлж болно. Тэгээд үүнийхэн тусламжтайгаар энэхүү серум буюу одоо гиалуроник хүчилтэй серум арьсанд нэвтрүүлэхэд одоо нэвтэж оруулахад одоо ашигладаг. Илүү их жоохон асуудалтай арьсанд бодвол магадгүй аппарат маань илүү их сайн үйлчлэгийг өгөх байх тийм ээ. It is better used for people who have some sensitive skin or skin problems. Is it suitable for those people or for everybody? Absolutely. Any forms of sensitivity, sensitized, sun damage, wind damage, rosacea. It's often used after medical treatments like IPL and Fraxel lasers that can do a lot of damage, microdermabrasion. We use our product and serums after those to help calm the skin and bring back that vitality and hydration. Тийм ээ, энэхүү аппарат нь болохоор ямар нэг асуудалтай тий лазер эмчилгээ хүртэл авсан, тэгээд харшил өгсөн, батга шав, ямар нэгэн толб сэвхтэй энэ бүх арьсуудад ашиглахад маш тохиромжтой. Энэ нь гүнд нь одоо тижээлийн өгж арьсанд нь буцаад өнгөлөг одоо өнгө үзэмжийг буцааж авчирч өгдөг юм аа. Тэгээ энэхүү аппаратыг бас студидтэй нэгэнд авчирсан юм чинь туршиж үзхийг би бас тэсээ ядан хүлээж байна. Тэгээд хэсэгхэн хормын дараа манай студи маань модель маань орж ирэн. Тэгээд яг та бүхний нүдэн дээр яаж одоо тэр туршилт үр дүн гарч байгаагаас бүгдээрээ хамтдаа харцгаая. Тэгээд хэсэгхэн хормын дараа үзэгчтэй олцгаая. Окей. Хооллох туршил бол хүний эрүүл мэндийн байдлыг тодорхойлогч чухал хүчин зүйлүүдийн нэг. Хэдийгээр бид арьс авчиргаанд ихээхэн анхаарч гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс аль болох сайныг нь сонгож хэрэглэхийг хичээдэгч хоол тэжээл хэмээгч хүчин зүйлийг тоохгүй байж болохгүй юм. Учир нь энэ бол арьсыг тань сайхан байлгах хамгийн хямд төсөр аргын нэг. Зарим бүтээгдэхүүнд агуулгаддаг витамин, антиоксидантууд нь арьсны бүтцийг сайжруулж, нарны хит ягаан туяаны хорноос хамгаалж, түүгээрч зогсохгүй хөгшрөх явцыг удаашруулж байдаг. Ингээд бүсгүй таны хүнсэнд зайлшгүй байх шаардлагатай арьсанд сайн хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэрлэе. Гүзээлцгэн энэ жимс С витаминаар асар баялаг учир чөлөөт радикалуудтай тэмцдэг. Коллагены нийлэгжилтэнд оролцдог шинж чанараараа хөгшрөлтийн эсрэг олон тосны найрлаганд ордог юм. Үүнээс ч гадна гүзээлцгэн найрлагандаа витамин К, B5, B6, фолийн хүчил, кали, зис, магнийг агуулсан байдаг. Сармис найрлагандаа өрөвсөл эсэргүүцэх бодис агуулсан байдаг тул ханиад том уу халдвар төвчнүүдээс сэргийлдэг. Өдөрт дунджаар 2-3 хумс сармис идэж байвал биед хоромтлогдсон өөх тосыг хайлуулж биеийн жинг тогтмол хэмжээнд байлгадаг байна. Үүний зэрэгцээ хөгшрөлтийг сааруулж чаддаг нь батлагдсан юм. Улаан лойл хотоод нарийн болон бүдүүн гидсний хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэгтэй бөгөөд С аминдимээр баялагтвал хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж цусны даралтыг хэвийн байлгадаг. Арьсыг цайруулах чадвартай. Грек самар буюу хушиг. Түүний найрлаганд омега 3 тосны хүчлүүд, витамин Е болон арьсыг уян хатан өнгөлөг байлгахад шаардлагатай тэжээлийн бодисууд их хэмжээгээр агуулгаддаг болохоор хоолныхоо цэсэнд байнга байлгах шаардлагатай юм. Тэгээд шарчгансан амттай самарнаас татгалцдаг хүн байхгүй зэ. Ловон
Энэ бол арсыг сайхан байлгахад тусдаа хүнсний ногооны нэг. Тэрээр бета-каротин болон ликопены их үүсвэр бөгөөд хоол хүнсэндээ тогтмол хэрэглэснээр арсыг нарны хит ягаан туяаны нөлөөллөөс хамгаалдаг. Луунгийн найрлагах дахь тэжээлэг бодисууд нь амархан шингэдэг учраас бета-каротиныг витамин А болгоход хэлбэр байдаг юм. Гэхдээ илүү сайн шингээхийн тулд бага зэргийн тоос хамт хэрэглэх нь зүйтэй. Сүүн бүтээгдэхүүн. Эдгээр нь өөсийгөө арьстай байхыг хүсдэг хүмүүсийн хоолны цэсэнд чухал байр суурийг эзэлдэг. Найрлаганда их хэмжээний кальц, уурга агуулгаас арьсанд сайн нөлөө үзүүлдэг байна. Бие организмд кальц дутагдсан хүмүүс хөгшрөлтөнд эрт өвддөг болохыг судалгаагаар тогтоосон бий. Түүнээс гадна тараг сүүнд агуулгаддаг сүүн хүчил нь түрхэж хэрэглэхэд ч арьсыг толгор болгодог шүдтэй. Загсыг хид хідэн учир шалтгаанаас болоод хоолныхоо цэсэнд оруулах зайлшгүй шаардлагатай. Нэгдүгээрт түүнд агуулгаддаг омега 3 хэмээх тосны хүчлүүд нь өрөвслийг намдаадаг болохоор арьсны хид хідэн асуудлыг нэг мөр шийднэ гэсэн үг. Хоёрдугаарт зарим төрлийн загас. Тухайлбал тунаа загсанд эсийн гэмтлээс урьдчилан сэргийлдэг. Силийн хэмээх эрдэс бодисоор маш баялаг байдаг. Ногоон цайны гайхамшиг. Та хүйтэн ногоон цайнд усанд орж үзсэн үү? Ногоон цайнд агуулгаддаг антиоксидант хүний нүдний ядаргааг маш сайн гаргадаг гэдгийг та сонсож байв уу? Тийм ээ. Ногоон цайны агууламж нүдний ядаргааг сайн гаргахын зэрэгцээ хүний биеийн алжаалыгч мөн сайн тайлдаг увдастаа. Учир нь антиоксидант хүний биеийн бүх эдисийг сэргээж биеийг шүнжилдэг. Мөн түүнчлэн цайны ширхгүүд бидний арьсыг чангруулж хүчлээгүй болгодог. 5-6 ширхэг дүрдэг ногоон цай банта усанд хийж 20 минут хүлээ. Үүний зэрэгцээ та хүснээрээ хөгшрөлтийн эсрэг өөр зүйлсийг ч усандаа нэмж болох юм. Усны урсгал мэд гэрэлтсэн торгон мэд торгомсог арьстай болох цаг ирлээ. Үзэгсэлэнтэй чамин тансаг дээд зэрэглэлийн Солонгосын байгалийн цэвэр бүтээгдэхүүн Otti Bread. За үзэгчтэй студ дээргэн тавтай морил Lady House нэвтрүүлэг өнөөдөр таны гоо сайхан хэмээх сэдвээр ярилцаж байгаа байлаа. Тэгэхээр маш хэрэгтэй зүйлсийн талаар ярилцаж байгаа. Дэлхийн алдартай одод яагаад тийм гоё залуухан хүн болгон харахаар хайр булаам тийм сайхан байдгийн болоо гэдэг нууцын талаар бид өнөөдөр бас ярилцаж байгаамаа. Тэгээд хатагтай та бас бидэнд Афрада бас танилцуулах байх тийм ээ. Яг одоо ямар үйлчлэгийг хийж үзүүлэх гэж байна? Манай охинд яг ямар өөрчлөлт гаргахыг та үзэж байна? Would you tell about more about the equipment we have here and what treatments are you going to do? What are you going to use and what are you expecting to change in our model's face? Okay, I'm going to use the Rejuvenate serum with a boost of antioxidant. So it'll be like a detox for the skin. And I'm going to spray it onto the surface of the skin. And then I'm going to use the oxygen to help deliver the serum. And I'm going to work on one half of the face and then we'll compare the differences. Okay. За энэ яг одоо ашиглаж байгаа нь болохоор антиоксидант буюу цэвэршүүлэх тийм нунтагтай үйлчилгээтэй серум ашиглана. Энэ серумыг энэ машинд тавиад энэ машин нь хүчил төрөгч цацаж энэхүү серумын арьсанд нь гүн чийгшүүлэх гүн нэвтрэхэд туслана. Тэгээд загварынхаа нүүрнийхэн талд нь эхнээс нь энэ үйлчилгээгээ хийгээд тэгээд талд нь хийхгүй үлдээгээд дараа нь ямар өөрчлөлт гарахын цөмөр харцгаая. Монгол эмэгтэйчүүдийн арьс бас цаг хугацаатай холбоотойгоор их өөр байдаг, жоохон хуурайшилтай, илүү их гэмтэлтэй байдаг юм шиг санагддаг. Энэ дээр бас манай зочин манаас судалсан байх тийм ээ. Patricia, she thinks that because we Mongolian women in dry environment, very dry air. So, do you see any difference in Mongolian skin compared to Western, where more humid and? Well, this would be the absolute perfect treatment for this environment for Mongolian skins because of the dry weather, and that the skins will probably be a lot more dehydrated than other parts of the world where there is humidity. But just the same, I've been
in many different countries around the world, and I'm always able to achieve absolutely brilliant results. It doesn't matter what the weather is. Ер нь бол Монгол хуурай арьстайг би анзаарсан. Тэгээд Монгол хүмүүсүүдийн арьсан жоохон хуурай байж магадгүй. Гэхдээ энэхүү бүтээгдэхүүнийг ашиглаж энэхүү үйлчилгээг авснараа арьс бол чигшилтэй авч гоё сайхан болох нь тэр дороо харагдана. Тэгээд энэ нь бол энэ ялангуяа хуурай орчин маш тохиромжтой гэдэг би онцолж хэлмээр байна. Тэгээд олон улс орноор явсан. Тэгээд хүмүүсүүдийн царай нь хуурай бай, жоохон чиглэгч бай. Энэ үйлчилгээг авсны дараа ингээд царай нь сайхан гэрэлтэж туяарч залуужих тийм үйлчилгээтэйг би бол хэлнэ. Can I just add that the main reason is because most women are dehydrated because of using old technology. They're just using a moisturiser. They need to provide hydration before they apply their moisturiser. That's what we do. Тэгээд бас нэг онцолж хэлмээр байгаа юм болохоор одоо бидний ашиглаад байгаа чийгшүүлэгчээ дүрхээд, тосоо дүрхээд энэ нь бол хуучин юм арга юм аа. Тэгэхээр биднэрт хамгийн гүнд байгаа тэр арьс нь чийгшилд өгжээж тэр нь одоо цаанаасаа ингэж гэрэлтэх шаардлага гарч байгаа. Тэгэхээр энэ хүү үйлчилгээ муу энэ бүтээгдэхүүнийг ашигласнараа энэ нь яг төгс болж ирнэ гэдэг та нар харах болно. Та бас өөрөө хэрэгэлдэг байх тийм өөрийнх нь арьс их гоё гялалзаад байна да би сая хараад байгаа будаагүй мөртлөө тийм их гэрэлсэн сайхан арьстай хүн байна. Patricia, she notices that your skin is very moisturized, it's hydrated, yeah, and she sees the difference. Even when you don't have a makeup, it looks very nice. Yes, thank you. Тийм ээ, минийх маш чигшэлт авсан байх магадaltaй гэнэ. Баярлалаа. Түрүүн би бас яг нэвтрүүлэг эхлэхийн өмнө сонссон л да. Яг энэ аппаратыг одоо жишээлбэл Мадоннагийн туслахууд яг нөө makeup artist гэдэг хүмүүс ингээд дагаад аваа явж идэг хаанч явсан гэж сонссон. Энэ маань тэгэхээр өөрөө бас өдөр тутмын байнгын хэрэглэн болчихсон байдаг баг тийм ээ. I heard that supermodels, they makeup artists, they bring this product with them, and is that mean they use it on everyday basis? It's not necessary to use it on every day. I mean, if the models are on the catwalk, or for example, if Madonna's on tour, she'll use it every day because she wears a lot of makeup and she's under a lot of stress and heavy lights, and that's very dehydrating environment. So she will have a treatment before her performance and then again after her performance. But regular women only really need to look at doing a course of treatments, one treatment every week for 6 weeks, using the products to maintain that result, and then just come back once a month for one treatment. Ерөнхийдөө бол ямар одоо амьдралтай тий амьдралынх нь тэр болж байгаа үйл явдлаас хэв маягаас хамааран тэгээд энэ хүү тод гэрэлнүүдийн дунд доор тэгээд концерттай тий тайзан дээр байн гарч байгаа үед бол энэ хүмүүсд өдөрт нэг ч биш гарахаасаа өмнө ашиглаад бууж ирээд ашиглаад ингээд арьсныхаа чигшилдэг байн хадгалдаг байж болно. Жирийн хүмүүсүүдэд бол одоо энэ чи курс эмчилгээгээд байгаа. Тэр нь болохоор 7 хоногт нэг удаа 6-7 хоног хийгдэх ийм үйлчилгээ. Тэгээд тэрнээсээ хойш бол сард нэг удаа хийгээд явхад жирийн одоо хэвийн нөхцөл амьдарч ажиллаж байгаа хүмүүсүүд бол тохиромжтой. Ойлгомжтой. Би ноён хоолн чанаас асуулт асуумаар байна л да. Тэгээд яг хичнээн хооронд энэхүү бүтээгдэхүүн маань одоо орж ирсэн байна вэ? Бүтээгдэхүүнийг бусад орнуудад бас ямар байдлаар хүлээж авдаг юм бол энэ талаараас та ярьж өгөөч. Would you please introduce us about the product, when it came, and what countries, where people use it? Right now we serve 62 countries worldwide, working with around 4,000 locations. When I say locations, talk about spa, clinics, or beauty salons, and we work with them closely every day. And in terms of product lines, we have 5 key product lines right now introduced to the market. The flagship product is the Rejuvenate series, that is for hydration and tightening the skin. Яг одоогийн байдлаар бид нар бол Монголыг ороод 62 оронд энэхүү бүтээгдэхүүнээ танилцуулсан байгаа. Дэлхийд 4,000 орчим газруудад энэхүү бүтээгдэхүүний үйлчилгээ явуулдаг, бүтээгдэхүүнээ зардаг юм байгаа. Тэгээд энэхүү бүтээгдэхүүн яг одоогоор бол
4-5 төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа. Хамгийн гол нь regenerate буюу одоо төлжүүлэх гэдэг энэ цэнгэр савлгаатай бүтээгдэхүүн байна. Тэр цаатлын цэнгэр савтай. And the hottest products in Asia, the Opulence series, is the whitening and brightening products. Тэгээд мэдээж Азид бол маш түгээмэл ашигладаг нь болохоор энэ цагаан өнгийн энэ нь болохоор зориулт нь цайруулах, төлжүүлэх гэсэн утгатай зориулттай бүтээгдэхүүн байна. Тэр цагаан бүтээгдэхүүн. Энэ наадлынх нь ямар бүтээгдэхүүн байна? And we have a Clarity product line that is mainly for the acne skin. Энэ үзмийн ягаан буюу энэ нь болохоор цэвэрлэх гэсэн зориулттай. Энэ нь болохоор ямар нэгэн асуудалтай, өрөвсөлтэй, улаалттай ийм арьсанд тохиромжтой бүтээгдэхүүн. Тэр бүтээгдэхүүн маань дотроо бас өөр гэсэн хангалттай байх нь шүү дээ, тийм үү? And when people they have wrinkle concern or knives concerns, we have a knife called Atoxylin. Тэгээд яг одоо авчираг багш байна. Үрчлээсний бас яг үрчлээсүүдийг ингэж арилгах зориулттай Atoxylin гэсэн нэртэй бас бүтээгдэхүүн байгаа. And right now, PET is using the newly introduced product just in the market for about 1.5 years. We call boosters. We have 4 types of booster to take care of specific skin concerns. Like we have the antioxidant that PET is doing right now for detox to handle those premature aging marks. And we have the vitamin C3 plus that is to taking care of the skin tone, taking care of the brightening of the skin. Тэгээд мөн одоо Патрисигийн ашиглаж байгаа энэ жижигхэн савнд нь нэмэлт амин дэмүүд орсон антиоксидант гэд нэрлэдэг байгаа. Эднэрүүд нь болохоор нэмэлт 4 төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа. Тэр нь болохоор антиоксидант болохоор цэвэрлэх, гүн цэвэрлэгээ явуулах, тол бүсэхийг арилгах гэсэн зориулттай. Мөн коллагентай, тэгээд С витаминтэйгээ, С витамин нь болохоор цайруулах, өнгийн одоо толгор сайхан өнгийг буцаан сэргээх гэсэн зориулттай тийм бас тусгай амин тусгай гэхээр энэ магадгүй аппараттайгаа цуг байгаа учраас ийм юм байна. Аппаратанда нийлүүлээд хийчихэж байгаа болохоор ингэ байна. Гэхдээ тэр жижигхэн савныхан дээр нь ингээд яг нэр нь ингээд нэртэй савнууд ингээд байгаа юм байна. And if customer they're concerned about their sagging skin, they're concerned about their lacking of collagen, we have the booster collagen. Тэгээд мэдээж хүмүүсүүдийн нөгөө харис унжих те одоо хөгшрөлт явуулаад ингэх тэр биднэрт бол коллаген хэрэгтэй гэсэн коллагены тусгай мэдээж бүтээгдэхүүн байгаа. And Superstar Vitamin A booster. If customers they have a concern of their skin pore size, if they have all the skin concerns, they think what to do, Vitamin A can help. Тэгээд мэдээж тусгай витамин А агуулсан амин дэм байгаа. Тэр нь болохоор асуудлын яг юунаас болсон мэдэхгүй те арсных нь өнгөн ингээд таалагдахгүй эндээ ямар нэгэн витамин тижэл үгэх юм бол витамин А бий болол санал болгоно. Тийм алдартай хүмүүс бүгдээрээ л хэрэгжилж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг Монголын зах зээлийг та Монголд оруулж ирэх нь мэдээж судалсан байхаа. Монголчуудад ер нь таны энэ оруулж иж байгаа бүтээгдэхүүн хэр их таалагдана гэж бодож байна. Энэ талаар бас мэдээж ярих байх. How do you find it? What was your expectation? Do you think it could be a famous useful for Mongolia? We have a high expectation of Mongolian market. If we look at the natural environment of Mongolia, it's always dry. The weather is always dry. A lot of sunshine. That means a lot of UV. All of this actually is attacking our skin every day, and our strength is going to provide the skin the hydration. We live every day, and we are going to have the right products to give the active ingredient to help the skin become healthier. So we naturally, from the basic point of view, we think Mongolia is a good market. And I also know there's a lot of economic situation improvement in Mongolia in the coming few years. So we have a positive view of it. Монголын зах зээлийг би бол судлахад юуны төрөнд цаг агаарыг харсан маш хуурай
хурцсан нартай байдаг. Тэгэхээр Монгол хүмүүсүүдэд бол арьс нь хуурайших, амин дэмээ алдах одоо энэ бүх асуудлууд байгааг би мэдээд энэ бүтээгдэхүүн маш тохиромжтой гэж үзсэн. Мэдээж удахгүй эдийн засаг нь ингээд илүү сайжрах тий. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн бид нар бол илүү ингээд хүмүүсүүдэд дуртай илүү их ашиглах болно гэж би бодож байна. За бид хоёрын туршилт дууссан юм шиг байна тийм ээ. Ямар болов би ямар өөрчлөлт гарсныг та бас надад хэлж өгөх байх. So this is just the initial result. It'll get better later today, tonight. So if you look, can you see like that the eyebrow is higher than this one? Өргөгдсөн байна тийм ээ. Баг зэрэг тийм байна тийм байна. Ялцгүй нь бол a little bit down. It's plumper here and here, and more definition through the jowl. За харин хацар нь илүү бомбоогоод татагдсан энэ духан хөмсгнөөсөө дээшээ татагдсан байгаа та нар ингээд сайн харах юм бол анзаарах болно. Эрүү мөрөөнийх нь мах нь юу арьсан нэг V-line болно гэдэг шиг тийм. And also you just feel the firmness with two fingers, and then feel this side. Тийм ээ, шал өөр байна. Энэ бол үнэхээр өөр байна. Одоо жишээлбэл магадгүй үзэгч маань камераасаа харж чадж байгаа бол энэ талынх нь хацар ингээд бүр хамрынхаа ухтлаас хүртэл ингээд унжицсан биш тийм. Тэгэхээр ерөнхийдөө талар нөр ингээд дээшлээ ингээд өргөгдсөн. Миний хаажилснаар зөв үү? She noticed that even cheeks Yes. That's why the celebrities love it so much. No downtime, have a treatment, makeup and the red carpet. Тийм ээ, ийм учраас үр дүн нэгээ тэр дараа харагддаг болохоор одод энд маш дуртай. Тэгээд улаан хэвсэн чинь үйл ажиллагаанд оролцохоос өмнө энийг ашигладаг байгаа. Миний хамгийн одоо сайн мэдж байгаа шиг юм бол одоо Kim Kardashian байна тийм. Яаж ч харсан одоо жишээлбэл одоо та зэсгэрээ ч юм уу жоохон махлаг хэдий ч гэсэн нүүр нь яг юм байгаа гэдэг шүү дээ. Эний магадгүй нууц нь байгаа ах та. She noticed that Kim Kardashian, even she's very curvy down, but her face is always nice and tight. Yes. This is the Cher also. Cher turned 69 today. Cher өнөөдөр 69 60 сүрж байгаа. Энэ хүмүүс бас энэ бүтээгдэхүүнийг ашигладаг. Алдартай дууж юм байдаг шүү дээ. За өстой үнэхээр бол надад ил харагдаж байна. Тэгээд та түрүүн бас найрлагын талаар ярьсан шүү дээ. Шууд арьс руу шингэдэг гэсэн ямар найрлага гэдэг бол магадгүй тэрийг одоо туршиж үзүүлэх боломж байгаа болов уу? Would you tell more about what's in the product? Why it has such a nice effect, and would you show me on my hand how does it work? Okay. All right. First, we start off with our step 1, which is Revive, which is low molecular weight hyaluronic acid. So if I apply that to your hand. Энэ бүтээгдэхүүн 3 үе шаттай явагдана. Нэгдүгээр нь болохоор төлжүүлэх гэсэн тийм зориулттай серум байгаа. Энэ нь болохоор маш нарийн жижигхэн молекултай гиалуроны хүчилтэй ийм бүтээгдэхүүн. Тэгээд ингээд сайн харах юм бол арьс чинь шууд өөр болсныг анзаарч болно гэж. Then we provide the hydration. За тэгээд дараачих нь болохоор чийгшүүлтийн хадгалах, нөөцлөх зорилттой гэл. Which is called replenish. This provides the hydration. Энэ нь болохоор чийгшүүлтийг дотор нь нөхөж, нөөцлөх буюу төлжүүлж өгөх зорилттой гэл байгаа. Okay. Арсны маань өнгө өөр болоод байна одоо. And then we provide the moisturizer, which is what most women do. Before they provide hydration, they just moisturize, which is just not enough. Чийгшүүлэгч тос нь төрхилдэж байна. Энэ нь болохоор хамгаалах зорилттой мөн чийгийн дотроо барих бид нэр ганцхан энэхүү үеийг нь ерөнхийдөө бол хийдэг юм аа гэж. And then on this hand, I want you to. За ингээд арсных нь өнгө хүртэл гоё цайраад эхэлсэн мэн тэ. Өснийхэн сөвгөн хүртэл жижигэрсэн юм уу? Put the hydration on first just to show you the difference in molecular weight. Ask you to rub that in. Өөрийнхөө гараар энийг ингэ шингээгээд одоо юуг нь үзүүлэх чинь гэхээр дарааллын буруу хийж одоо 1 2 3 биш 2-оос нь эхлээд арай том молекултай гелийн төрхөж үзүүлж байна. Одоо бол ерөөсөө шингэхгүй шүү дээ. See, it's not being absorbed as quickly, Ингээ шингээх гээд үзэхөө. And if we try and put the small molecule on the top. Тэгээд дээрээс нь нөгөө нэг жижигхэн хамгийн ид читэй бүтээгдэхүүн ингээд тавилаа жижигхэн молекул тэр нь арснаар ингээд суугаад нэвтрэхгүй байгааг та анзаарч байгаа. Сони юм аа яагаад ингэж байгаа юм бол би гайхаад байна л да. Яагаад энэ талнаас ерөөсөө шингэхгүй одоо тос нь бол дээр ингээд. She is
curious why it's not absorbing as quick as because the other. because it's a bigger molecule and the small molecule cannot go through the bigger molecule. That's why on this hand we put the small first, then the medium, then the large. The three. Yeah. Нууц нь нөгөө нэг энэ саяны ашигласан бодисуудын одоо бүтээгдэхүүнийх нь молекулд байж байгаа эдис нь эхнийх нь нөгөө нэг серум нь маш жижигхэн арьс руу шууд нэвтэрч орох тийм жижигхэн молекултай дараажих нь болохоор арай том буюу дунд зэргийн молекултай. Тэгэхээр тэр нь нөгөөдхийн нэвтрхээсээ ингээд хамгаалаад арьсан дээр чинь суугаад байгаа. Тэгээ хамгийн том нь молекултай нь болохоор нөгөө хамгаалах тос бидний ямар нэгэн гаднаас нөгөө бохир зүйлийг оруулж ирэхгүй гэсэн. Тийм. Доторхын нь болохоор шингээж чадахгүй, нэвтэрч чадахгүй байгаа даа. Тийм ээ. Энэ л нь одоо жишээл ямар ч тос түрхээгүй юм шиг байна л. Өдөр тутам ингээд гарын тос хүрхэд хүртэл бид нэр 10-20 минутын турш тослогтой байж идэв шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ ялгаа нь байгаа. Maybe that's the reason why on a everyday basis when we put the cream we have to wait 10-20 minutes till it absorbs. It doesn't absorb as quickly as this one. This three-step, exactly. That's super юм аа. Энэ бол тэгэхээр гайхалтай. Ингэж туршилтыг харуулж иж хүмүүс манаас сая ойлгосон байхаа гэж бодож байна. Тэгэхээр шинжлэх ухаантай хослуулсан энэ технологиор гаргаж ирсэн гэдгийг бас нууцсан байдаг баг тийм ээ. That's the secret that there's a new technology. Yes. New science. Of skincare. Арьсны шинэ шинжлэх ухаан гэж баг хэлж болно. За тэгээ баярлалаа. Хэдүүлээ туршилтаа дууссан юм чинь хэсэгэн ормын дараа бүгдээрээ студидтэй иргэн дахин уулзъя. Өдөрт та бүхэн бас өнөөдрийн нэвтрүүлэг манд дуусах төгсөж байгаа учраас нэвтрүүлгийн төгсгөл бас хэрэгтэй бас хитэн асуух асуултууд байна. Энэ талаарх асуултуудаа асуугаад нэвтрүүлгээ өндөрлөх болно. Гэрэлтсэн торгон мэд торгомсог арьстай болох цаг ирлээ. Үзэгсэлэнтэй чамин тансаг дээд зэрэглэлийн Солонгосын байгалийн цэвэр бүтээгдэхүүн Otti Brand. За тэгээ нэвтрүүлгийн турш хамтаас үзэж та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн дахин хэлээд байгаа алдартай хүмүүс яагаад тэгж гоё сайхан байгаад байдгийм бэ? Энэ бүхний нууцыг бид яг өнөөдөр та бүхэндээ бас дэлгэлээ. Тэгээд Монголд хүрэлцэн ирээдийн гайхалтай бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа. Мэдээж бүтээгдэхүүнийг бас туршиж үзэж танилцуулсан танд маш их баярлалаа. Та бүхэндээс нэвтрүүлгийнхаа сүүлийн хэдэн ормыг үлдээж гэн үзэгч маань хандаад хэлэх зүйл байгаа. Thank you for coming and letting us having the chance to use this amazing product and showing how it works on for our audience. In the last few moments, do you have anything to say for our audience? Oh, it's my pleasure, and I'm really pleased that it's been introduced to Mongolia because I feel that the women here, their skins, or men and women, because this suits everybody. It really is going to benefit a lot from using these products and serums. За юуны түрүүнд баярлалаа. Тэгээд би энэ ч яагаад маш таатай байгаа. Тэгээд энэхүү бүтээгдэхүүн танилцуулсандаа бас баяртай байна. Монголын ганц дан эмэгтэй биш мөн эрэгтэй хүмүүсд энэхүү бүтээгдэхүүн арьсандаа туршиж үзэх юм бол ямар ич читэй гэдгийг мэдрээд байнга одоо ашиглах болох байхаа гэж би бодож байна. Please. Again, it's our pleasure to be here, to have the opportunity to introduce InterSilicones to the people in Mongolia. And we wish in the very near future, we can serve all of you. Би энд ирээд бас сайхан байна гэдгийг хэлмээр байна. Тэгээд энэхүү бүтээгдэхүүн та нарт таалагдана гэж би найдаж байна. Удахгүй энэхүү бүтээгдэхүүн та нар хүн болгон мэдээд хүн болгон ашиглах болно гэд би итгэлтэй байна. Тэгэлгүй яах вэ? За дэлгэр өдөр хахаас хэлэлцэл байгаа хаа. За тэгэхээр сая манай үзэгчид харлаа тийм ээ. Ганцхан удаагийн оролтоор ямар өөрчлөлт гарч байгааг. Тэгэхээр энэ маань өөрөө 3 курс хийдэг. Тэгэхээр 3 курс хийхэд бол хүн бол иргэнийхээ үнэмлэхний наснаас 10 насар залуу харагдахаар ийм одоо гайхамшигтай үзүүлдэг. За тэгээд манай хатагтай Патриси маань өнөөдөр 19 цагаас мөн маргааш 19 цагаас манай салон дээр сургалтаа хийн. Тэгээд энэ дээр бас одоо презентацийн буюу танилцуулга одоо тэмцээ болох. Тэгээд тэрэн дээр манай сонирхсон эрхэмсэг бүсгүйчүүд хатагтай нар маань ирж болно. 19 цагаас ирж харж үзэж танилцаад
сургалт зааварчилгаа авч болно гэдгийг бас давхар хэлмээр байна. Үүнээс гадна бүтээгдэхүүнийг өөртөө худалдаж авъя гэвэл хаанаас худалдаж авах боломжтой? Энэ бүтээгдэхүүнийг авъягууд тий ерөнхийдөө бол одоо энэ манай салон дээр одоо түрүүний хэлсэн одоо сертификатыг аваад энэ мэргэжлийн хүмүүс хийн. Мөн худалдаж авч болно. Энийг бол өдөөсөө технологи нь бол гэрээр одоо түрүү хэлсэн шүү дээ нэг одууд маань гадаадад аялын тоглолтоор явахдаа аваад явж идэг хажуудаа. Тэгэл тоглолтод орохын өмнө хийлгчээл тайзан дээр гарч идэг. Тэгэхээр энийг бол манай бүсгүйчүүд гэсэн гэртээ аваад хийж болно. Ийш тийшээ амралт зугаалгаар явахдаа ч аваад явж болно. Энэ бол ийм технологиор бүтээгдсэн. Маш энгийн. Салооны байршлыг бас дахин хэлхэн зүйтэй болов уу? Тийм манай салон маань Marshall Town хотхны King Tower дотор. Ойлгож байгаа. Нэг давхард нь. За тэгээд нэвтрүүлэгт маань ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ажилд нь маш өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За тэгээд үзэгчдээ өнөөдрийн нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд бид бас гайхалтай зүйлсийг та бүхэн өнөөдөр үзүүлсэн гэдэгтээ итгэлтэй байна. За миний гаран дээр туршил хийж үзүүлэхэд та бүхэн бас анзаарсан байх. Одоо хүртэл нөгөөд чинь шингээгүй лээ. Би бас гайхалтай хэлээ. Шингээх гээд л байна. Тэгээд дэлхийн халдартай одууд тухайлбал нэр цохоод хэлэх юм бол Kim Kardashian, Jessica Alba за тэгэл бусад маш олон хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр тэр бүгдийг яагаад тийм сайхан гоё байгаад идэх юм болоо гэдэг нууцыг та бүхэн сая олж харсан байх. Монгол бүсгүйчүүд маань ч гэсэн яг тэдэн шиг адилхан тэднээс ялгагдахгүй бүр ч илүү гоё байх боломжтой болж байгаа юм шүү гэдгийг нэвтрүүлгийнхаа төгсгөл хэлэхэд таатай байна. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй. Баяртай. Усны урсгал мэд гэрэлтсэн торгон мэд торгомсог арьстай болох цаг ирлээ. Үзэгсэлэнтэй амин тансаг дээд зэрэглэлийн Солонгосын байгалийн цэвэр бүтээгдэхүүн OT брэнд